За Монгол улсын ерөнхийлөгч асан захиргааны хэлбэгдэрч би ачит техник компанитай бол ямар ч хамааралгүй гэдэг мэдээллээ өнөөдөр өөрийнхөө Twitter хуудасаараа дамжуулан хаягаар дамжуулан хэрэглээ. За гэтэл энэ элбэгдэрч гэдэг хүн Тунцгийн цагааны эхнэр бөгөөд одоо энэ ачит техник компани гол хувьцаа эзэмшигчтэй хэрхэн ямар холбоотой вэ гэдэг бас баримт байгааг та бүхэндээс үзүүлье. За энэ бол бас Монгол улсын сонгуулийн ерөнхий органы албан ёсны сайт байна. За албан ёсны сайт дээр энэ Монгол улсын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн иргэн аж ахуйн нэр дэвшигч нарт иргэн аж ахуйн нэгжээс өгсөн хандвийн жагсаалт бол байж байна. За ийшээ ингээд дэвтрээ орохоор Монгол улсын ерөнхийлөгчийн 2013 оны сонгуулийн үеэр иргэн байгууллагаас ардчилсан намаас нэр дэвшигч элбэгдэрч өгсөн хандвийн жагсаалтаа гэж байж байгаа юм. За ингээд доошоо гүйлэхээр энэ жагсаалтын 111 дээр та бүхэн бас өөрсдөө ороод ингээд нягтлаад шалгаж болно. Даян дөржийн Эрдэнэ цэцэг нь ерөнхийлөгчийн сонгуульд ардчилсан намаас нэр дэвсэн элбэгдэрчид 9 сая төгрөгийг хандуулж байжээ. За тэгэхээр элбэгдэрч ерөнхийлөгч болохоор би бол энэ ачит техник компанитай ямар ч хамааралгүй намайг гүтгэж байна гэж хэлж байна. Гэтэл энэ санхүүгийн буюу мөнгө мөрөө үлдээдэг энэ зарчим нь болохоор ингээд байж байгаа учраас энэ хоёрыг бол тус тустай хүмүүс юм а гэж хэлэх ямар ч боломж байхгүй та бүхэн бас энэхүү баримтаас харлаа.